Монгол Улсын засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан замын хөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги 2012-оос 2020-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагын зарим ажил үйлчилгээ, хангалтын жишээг нормативыг үндэслэн, Ховд аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймаг дахь цагдаагийн газар хамтран замын хөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа шийдий, баруун бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, замын хөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлоход зөвлөгөөний үйл ажиллагаа чиглэгдсэн юм а. Энэ зам хөлгөөний аюулгүй байдал гэдэг маань ерөөсөө зөвхөн цагдаагийн байгууллага, төрийн байгууллагуудын ажил биш. Зөвхөн сэтгүүлчдийн ажил биш юм байна. Энэ ерөөсөө бүгдээрээ тэр хөлгөөнд оролцоо явж байгаа иргэдтэй, тэр орон нутгаар дамжин өнгөрч байгаа нөхдүүд, тэгээд энэ засаг нутаг засаг захиргаа, тэгээд бүх хүний хамтран оролцох ийм амьдралын асуудал шийддэг юм байна гэсэн энэ зөвлөгөөний гол зорилго маань энэ. Энэ зөвлөгөөнөөсөө бид нар энэ олон хүмүүсээс гаргасан хөлгөөнд орцогч нь юу гэж боддیں۔ Тэ? Удирдлагууд нь юу гэж боддیں۔ Ингэсэн хамтдаа зөвлөгөөний шийдвэр гараад тэгээд энэ зам дээр хөлгөөнд орцож байгаа иргэдийн амнаас эрүүл мэнд эд хөрөнгө аврагдах энэ гарцыг бид нар бүгдээрээ шийдэж байгаа. Хамгийн гол зорилго маань энэ. Тэгээд зүгээр яг энэ нутгийн онцлог гэж байна л да. Жишээлбэл Ховд аймгийн онцлог, Баян-Улгийн аймгийн онцлог, тэ зам харгуй тэмдэглэл энэ зам харгуугаа мэдээлсэн байдал. Тэгээд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх энэ хамгийн гол бидний концепцүүд энэ хурлын үйл ажиллагаа. Тэгээд хамгийн сүүлд нь бидний үр дүн нь юу гэж харж байгаа вэ гэхээр энэ замаар хөдөлгөөнд оролцох иргэд тэ оршин суугчид хөдөлгөөнд оролцогчдын маань аюулгүй байдал хангагдаж эд материал амь насны юу гарах, үр дүн гарах, аврагдсан үр дүн гарах хамгийн гол чухал зорилго маань энэ. Энэхүү зөвлөгөөнд Баруун Тав аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн засаг дарганаар, цагдаагийн ерөнхий газрын замын цагдаагийн албаны төлөөлөгчд, баруун бүсийн цагдаагийн хүрээний цагдаагийн газрын дарга, замын цагдаагийн тасгийн дарга ахлах зохицуулагч нар, аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, баруун бүсийн аймагуудын азцаа, тээвэр зохицуулалтын газрын дарга нар зэрэг холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм а. Зөвлөгөөнөөр орон нутгийн замын хөлгөөний аюулгүй байдал, гэмт хэрэг, зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын идэвх санаачилгааг нэмэгдүүлэх, татан оролцуулах, хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар оролцогч талууд тодорхой зэдүүдийн хүрээнд ихтгэл хэлэлцэл санал бодлоо солилцсон юм а. Ингэснээр замын хөлгөөний аюулгүй байдал хангагдаж, иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдлийг бууруулах нөхцөл бүрдэн хэмээн зохион байгуулагчид үзэж байна.